За манайхаа цаан ч ёстой гоё юм болж байгаа юм байна. Манайд ч нөө замын бордюр энэ төр гэсэн хов базаа сууж идэл цаан чинь дэлхийн хэмжээний бас гоё юм болж байгаа юм байна. За дэлхийн хэмжээний ховыг одоо та бүхэндээ маш энгийн үг хэллэгээр гяс базаад өгчий. За юу яасан бэ шүү. Одоо манай нарны тойрог зам одоо энэ төр гэдэг нэг юм байдаг штэ. Тэн дээр нэг олон мянган гариг тэгээ олон мянган одоо дагуул 9 шидийн юм ингээд тойроод эргээд нарыг тойроод одоо ингээд систем явж идэг дэлхийн хүртэл сараа дагуулад энэ зүйлд ингээд орооцолтсон гарч чадахгүй эргэлдээ явж идэг штэ. За тэгсэн чи юм болсон байна. За энэ 8 сарын 5-ны үед одоо юу яасан юм бэ? Одоо энэ тойрог замыг судалж исэн одоо Америкийн нэгдсэн улсын NASA болон хиймэл дагуул манай дэлхийн одоо орбитэд байгаа одоо энэ хамгаалтын одоо дуран авианууд нэгэн жижиг гаригийг бол илрүүлсэн юм. За гариг гэхэд бас хэцүү байдаг. Жижигхэн солир ч юм уу юу юм нэг тийм ингээд ерөнхийдөө дэлхийг чиглээд ирж гин гэдгийг 8 сарын 5-нд бол мэдсэн байгаа. За энэ дээр одоо Испанч гэдэг юм уу энэ улсуудад байгаа өндөр хүчин чадлын авиатай том дурангуудаар ингээд судалгаа хийхэд одоо энэ жижигхэн 10 метрийн диаметртэй байгаа солирын хурд тэгээд явах тражектор гэж яриад байдаг. Тэр зам нь ямар ч байсан дэлхийтэй тун ойрхон өнгөрөх юм байна гэдгийг багцаалсан байгаа. За ингээд 8 сарын дундуур энэ жижигхэн одоо 2024 PT5 гэдэг одоо нэртэй солир маань ямар ч байсан дэлхийтэй бүр ингээ маш ойрхон өнгөрөхдөө бүр дэлхийн татах хүчинд одоо баригдаж манай дэлхийд орцлогдно гэсэн тийм судалгаа гаргасан байна. За гаргахдаа одоо энэ 9 сарын 29-нд манай дэлхийн хажуугаар одоо өнгөрөх гэж яваад манай дэлхийн татах хүчит баригдаад тэгээд ойролцоогоор нэг 2 сар манайдтай зууралдж агаад 11 сарын 25-нд одоо тэр эргэлтийн хүчээрээ эргэжих хугацаанд одоо манай дэлхийн татах хүчнээс зүхтаж тэгээ буцаад одоо энэ нарны тойрог замын системд ороод ингээд цаашаа замаа үргэлжлүүлээд явах юм байна. За энэ нь бол дэлхийн болон сансар охторгон түүхэнд бол ер нь ховорт ордог ийм одоо үзэгдэл. За хэдүүлээ 9 сарын 29-нд одоо дуран аваа бариад тэр дээшээ тэнгэр шагаагаад хэрэггүйгээс юу ч харагдахгүй. Яг тэр эн чинь 10 км-ийн диаметртэй гэхэр чинь их жижигхэн одоо тийм солир ирж ийн гэсэн үг. Тэгэхээр юусэн харагдахгүй нэг цэгэл тэнгэрт харагдана гэсэн үг. Гэхдээ яг хуу дэлхийг судалдаг, орбитыг хяндаг одоо байгууллагын ардаарт бол яг харахгүй 2 дахь сар гэдэг утгаараа бол орж ирж байгаа юм. Тэгэхээр нөгөө нэг тэнгэрт 1 сар байдаг, тэнгэрт 2 нар байдаг энэ төргээ бид нар ч бас цэцэрхээд байдаг. Гэтэл хаяа нөгөө нэг ийм 2 дахь ч юм уу 3 дахь ч нар сар ингээ гараад ирдэг тийм одоо байгалийн одоо тийм цохилтгоонууд бас байдаг юм байна шүү. Тэгэхээр хэдүүлээ хамаагүй туйлын үнэн гэж байдгүй, туйлын худлаа гэж байдгүй гэдэг зүйл чи одоо ингэж гарч ирж байна гэсэн үг байгаа. За энэ сар бол яг хоо манай гаригаас одоо ингээд зүхтах гэж нэлээд үзэн. За тэгээд ямар ч байсан одоо өөрийнхөө баг жинж гэдэг юм уу одоо эргэлтийн хурдаараа 2 сарын дараа манайдыг үрд орхин одноо. Ахиж энэ одоо солиртой хизээ нэгэн цагт одоо таарлах ямар ч боломж байхгүй. Цор ганцын ийм одоо учрал болно. Одоо та бидний цонхоор харагдаад байгаа сар гэдэг гаригчин одоо бас гариг хүү одоо сансрын биет байна. Одоо манай дэлхийн татах хүчний нөлөөнд орчоод одоо хүртэл гарч чадахгүй байгаа иймэрхүү төр зурагтай. Тэгээ мэдээж ирээдүйд одоо маш сайн судалдаг байгууллагууд магадгүй энэ сарыг судлаад тэдэн сая жилийн дараа дэлхийг орхин однооч гэдэг юм уу тиймэрхүү бас юунууд хэлэх бах. Тэгээд нарнаас ирж байгаа одоо гэрэл одоо дэлхийд дагаа явж байгаа сарн дээр харанхуй шин ойгоод тэгээд сарны гэрэл буюу бидэнд ингээд хэдийн одоо дэлхийн нөгөө талд харанхуй болсон байсан ч гэсэн сар тодорхой хэмжээний ойлгосон гэрлээр бас манайдыг бас гэрэлтүүлж идэг юм сайхан буянтай одоо сансрын биет байгаа. Тэгээд сар хэрвээ явчих юм бол хэдүүлээ нөгөө тал маань пад харанхуй, нөгөө тал маань нартай аль тиймэрл одоо хувь тавилан үзэн гэсэн үг. За ингээд сансар судлал болон одоо энэ орбит, энэ галактик энэ төрийг судлана гэдэг бол маш том одоо ойлголт байдаг. Тэгээ энэ талаар хэдүүлээ цаашдаа гой сонирхолтой контентуудыг бол хийгээд явна. Тэгээ та бүхэн сонирч байвал тэр коммент хэсэгт даг гэдэг ганц цэг ч юм уу ядаж болж гин окей уруу гаргачих юм бол би цаашдаа иймэрхүү орбиттэй холбоотой юуны толгойтой орбит биш шүү. Энэ юуны
сансар өгтөргүй орбиттэй холбоотой гоё бас тэг хүний сонирхол татхууц юмнуудыг бол хийн. Та хэдийн хандлага л мэднэ. Та хэдийн сайн дардаг барьдаг юмаа байрна өг нь харна. Би тэр харж байгаа. За энэ иймэрхүү сэдв явах юм байна гэсэн гаргалгаа гарна. Тэгэхээр 2 сартай одоо дэлхийн маань ойролцоогоор 2 сар болно. За тэгээ үүний дараа энэ жижигхэн сар маань яваад өгнө. Яг иймэрхүү тохиолдлууд нь болж исэн үү гэхээр болж исэн байдаг. 2006 онд нэг болж исэн. 2006 онд их өөр юм болсон гэж байна. 2006 оны 7 сард нэг иймэрхүү жижигхэн сар одоо манай дэлхийд баригдаад одоо ингээд манай хиймэл одоо дэлхийн татхүүчинд орчоод ингээд тойрог замаар эргэлдээд бүтэн 1 жил болсныг бид нэр анзаараагүй. Ингэж яагаад 2007 оны 7 сард бол явцсан. За үүний дараа 2 дахь тохиолдол нөхөр 2020 онд одны жижигхэн хөөрхөн одоо сансрын бит манай одоо таталцлын одоо тэ зайд орж ирсэн байж байгаад манайд мэдхгүй явж байгаа. Тэгээд нөгөөдөг чинь яг удалгүй яваад гисэн баг. Бараг явж яхад нь манайд хамгийн сүлд мэдсэн байдаг. За тэгээ Америкийн нэгдсэн улсын NASA гэдэг одоо томхон одоо сансар судлалын байгууллага бол үнэхээр тэ дэлхийн аюулгүй байдал дэлхий рүү ирж болох эрсдлүүдийг үргэлж ингэж тооцож зааж байдаг жижигхэн банан юу яадаг хянд цагдаад хараад ингээд дэлхийг тэ ингээ аюулаас хамгаалж идэх нь үнэхээр юм мундаг байгаа. За тэгээ өнөөдрийн оруулсан ийм сонирхолтой юм жижигхэн 6-7 минутын бичлэг та бүхэн таалагдсан баг. Тэгээд яхахгүй энэ бичлэгийг бүр оруулмаар санагдаад ингээд оруулж байгаа шүү. Тэгээ цаашдаа бүр 30-40 минутын урт одоо тий ажил төрлөө хийж яах юм угааж яах гэр орноос сэрүүлж яхад чинь тань болох тийм хөөрхөн бичлэгнүүдийг бас хийгээ явнаа. Та бүхэн тэгээ орж гараад хамгийн гол нь гоё түүхүүдэд дэмжиж одоо манай анализээр харагдж байгаагаар бол ерөөсөө 2 хүний нэг нь л одоо сабад арцсан байгаа. Нөгөө хэд нь бол ерөөсөө дарахгүй сонсчол гараа авчдаг. Одоо ойролцоогоор 240 бичлэг орчоод байдаг. Одоо хүртэл дардаг юм дарахгүй байгаа үнэхээр ойлгохгүй байгаа. Тэгээ үнэхээр Google аккаунт хүмүүс байвал өөрийнхөө хүүхдүүд ч юм уу дүүнер ч юм уу хэлээд би нэг YouTube дээр комент хийчихсэн юм аа. Google дээр ингээ яасан надад нэг Google аккаунт нэгэд өгөөч яг гоохон болноос.